Сайн байцгаана үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэнд энэ 7 хоногт олон улсад болж өнгөрсөн онцлог үйл явдлуудыг багцлан үргээр бэлтгэлээ. Украины эрх хоригчид Америкийн нэгдсэн улсын төлөөлөлтөд Женев хотноо уулзлаа. За талууд Дани дараах сэргээн босголтын асуудлаар голлон хэлэлцсэн бөгөөд дараагийн шатны уулзалт нь эх сарын ихээр дахин Абу Даби хотод болохоор төлөвлөгдөжээ. Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа хэдэнтэй илэрхийлсэн. За хэрвээ ингэж чадвал дайнд цэг тавих энэхүү яриа хэлэлцээнүүдийн үр дүнд ч гэсэн өөрчлөлт гарна гэж үзэж байгаач. Женев дэх харин энэ удаагийн уулзалтаар Украины сэргээн босголтын талаар нарийн авч хэлэлцэн гэж Украины төлөөлөгчдийн багийн тэргүүн Рустем Умеров мэдээлжээ. Америкийн нэгдсэн улсын тусгай айлч Стив Виткоф болон Дональд Трампын хүргэн замун тусгай айлч Жаред Кушнер нартай үндсэн зарчмууд дээр санал нэгдсэн гэж Украины талаас хэлсэн юм. Харин Путиний тусгай айлч Кирилл Дмитриев уулзалтын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. За хэдийгээр энэхүү талууд хэлэлцээний ширээний ард сууж байгаа ч өдийг хүртэл тодорхой яг дайн дуусгах тохиролцоонд бол хүрээгүй хэвээр байгаа. Ялангуяа газар нутгийн асуудлаар нэг шийдэлд хүрч чадаагүй байгаа гэсэн. За энэ шийдэлд хүрэх ч өөрөө маш хэцүү. Орос улбаны улсын талаас анхнаасаа л дайн эхлүүлэхдээ зорьсон Донбаст бүрэн хяналтаа тогтооно гэсэн хатуу байр суурьтай байгаа. Тиймээс Украин энэ газар нутагта бууж өгч байж л яриа хэлэлцээ яг бүрэн дүүрэн амжилттай болох магадaltaй ийм нөхцөл байдал үүсэт байна. Дайн эхлээд өнгөрсөн 7 хоногт хэдийн 5 жилийн үрийг үтсэн. За Украины харим 140 мянга гаруй цэргээ энэхүү дайны хөлд алдсан бол Оросын албаны улсын тал үүнээс даруй 2 дахин илүү цэргээ алдсан гэж Guardian сэтгүүл мэдээлсэн. Гэхдээ энэ тоо бодит байдал дээр бас зөрүүтэй байж бол магадгүй байгаа гэдгийг дурдсан зүйтэй. За түүнчлэн Оросын албаны улсын тал 24 мянга гаруй техник, машина энэхүү дайны хөлд сүйтгэүүлсэн. Ер нь анхнаасаа дайн эхлэхэд л 5 жилийн үрийг үзэж Украины тал өөдөөс нь ингэж сүрэн зогсноо гэж Оросын албаны улсын тал Владимир Путин төсөөлөөгүй байхаа гэдэг таамаглалыг судлаачид дэвшүүлж эхэлсэн. Өөрөөр хэлэх юм бол маш хурдан хугацаанд Оросын албаны улс Донбассыг эзлэх ийм л үйл явц өрнөнө гэж бодож байсан ч начир дээрээ Оросын албаны улс маш их хэмжээний хохирол амсаж олон улсын тавцанд томоохон сорилтуудтай тулгарсан. За нэгэнт ингэсэн болохоор Путин одоо Донбассыг авч байж л дайн дуусна гэдэг нь нэг талаас соргүй зүйл биш болоод байгаамаа. Дайнд хохирсон олон хүн байгаагийн нэг жишээ бол Украин охид эмэгтэйчүүд. За Орос цэргүүдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухайга Украины эмэгтэйчүүд мэдээлж эхэлсэн бөгөөд энэ талаар New York Times сонин бүтэн нийтлэл хүртэл гаргаад байгаа юм. Орос Украины дайныг зуучлахтай зэрэгцээд Америкийн нэгдсэн улс өөрсдөө Ирантай болцшгүй дайны нөхцөлд байгаа гэд хэлчихэд буруудахгүй болов. За талууд мөн л өчигдөр Женев хотноо хэлэлцээний ширээний ард суулсан. Америкийн нэгдсэн улсын тал ахицтай байсан гэж энэхүү яриа хэлэлцээг дүгнсэн. Гэхдээ аль талаас болцшгүй дайнаас сэргийлэхэд санал нэгдсэн юм дөрвтэй мэдээлэл бас гарсангүй. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи дараа 7 хоногт дараагийн шатны уулзалт Вен хотноо болно гэдгийг хэллээ. За тэрээр энэ удаагийн уулзалт нь хамгийн урт хугацаанд үргэлжилсэн мөн бодиттой онцгой ач холбогдол өгсөн уулзалт байлаа гэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол өмнөх Америкийн нэгдсэн улс болон Ираны уулзалтуудтай харьцуулахад энэ удаад яг жинхнээсээ хоорондын сөргөлдөөнийг шийдвэрлэхэд яг юм зорьсон, чиглэсэн уулзалт боллоо гэж хэлсэн. За Америкийн нэгдсэн улс бол Ираныг зуурчилж байгаа Оманы гадаад хэргийн сайд эх 7 хоногт Венд уулзахаас өмнө талууд эхлээд засгийн газруудтайгаа сайтар хэлэлцэх хэрэгтэй гэдгийг санууллаа. Америкийн нэгдсэн улс бол Ираны уулзалтын талаар нарийн мэдээлэл Орос Украиных шиг бол гарсангүй. За энэ уулзалтанд олон улсын цөмийн эрчим хүчний агентлагын тэргүүн Рафаэль Гросси мөн оролцсон. За тэрээр Ираны цөмийн зэвсгийг хянах альва гэрээ хэлэлцээр хийгдэхэр болвол зөвлөх үүрэгтэйгээр бол энэ уулзалтанд нь оролцсон. За 3 дугаар сарын 6-наас эхэлж олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн зөвлөл хэдэн хоногийн турш мөн хуралдахаар болсон. Энэ нь Дональд Трамп Ирантай 10-аас 15 хоног хэлэлцэнэ гэж заасан хугацаатай бараг л таарч байгаа. За Ираны хувьд олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийг хит улс төрчсөн нэг талыг барьж байна гэж шүүмжилж байгаа. Өөрөөр хэлэх юм бол Америкийн нэгдсэн улсын ашиг сонирхол нийцүүлэлт ажиллаж байна гэж утсан. За өнгөрсөн 6 дугаар сард Израиль Иран руу халтахаас нэг өдрийн өмнө 12 өдрийн дайн эхлэхээс яг өмнөх өдөр нь олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираныг цөмийн зэвсгийн хууль дүрмийг сахихгүй байна гэж буруутгаж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол Иран дайраагүй Израилийн цохилтонд өртөд байхад Ираныг буруутгасан байр суурьтай байна гэж шүүмжилсэн. За Америкийн нэгдсэн улс болон Израиль улс Ираныг
дотооддоо уран баяжуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг бол илэрхийлсэн. 2015 оны гэрээгээр батлагдсан доод хэмжээнд ч гэсэн уран баяжуулахыг зөвшөөрөхгүй гэсэн бөгөөд Трамп эцэг захиргааны үед буюу 2018 онд Америкийн нэгдсэн улс энэ гэрээнээс бол хэдийн гарсан байдаг. За Женевт яриа хэлэлцээ хийгдэхээс өмнө Америкийн нэгдсэн улс Ираныг бүс нутаг дахь Америкийн цэргийн баазууд болон Израилийг баллистик буужингаараа өдөөн торхирч байна, сүрдүүлж байна гэж буруутгаж байсан. Харин Ираны эрх баригчид түмийн зэвсгээ ашиглахгүй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд Трампын өөрсдийг нь дэлхийд тулгамдж байгаа номер 1 террористууд гэж тодтогсныг буруушааж байгаа юм. За ийхүү Женевт Америкийн нэгдсэн улс Украин болон Оросыг зуучилж нэг яриа хэлцээсэн, нөгөө талд өөрсдөө мөн тустай Ирантай яриа хэлцээ хийлээ. За гэхдээ үр дүнд нь айл талаас эдгээр болцшгүй дайн болоо өрнөж байгаа дайныг дуусгах юм тодорхой үр дүн бол гараагүй. Гэхдээ нөгөө талаас айл уулзалт нь мөн дараагийн шатны уулзалтаа хийхэр болж байгаа гэдэг нь ямар ч байсан нөхцөл байдлыг бол ингээд орхичихгүйгээр шийдвэрлэх арга зам хайж гинэ гэж шинжээчид сайшааж нэг талаас үзэж байгаа маа. Дараагийн мэдээ Япон улс 2031 оны 3 дугаар сар гэхэд Тайваны ойролцоох арал дээрээ газар агаар ангиллын пуужингуудыг байршуулахар болсноо мэдэгдлээ. Янагуны гэх энэхүү арал нь өдрийн цагаар манангүй үед Тайваны иргээс бол шууд харагддаг тийм ойрхон зайтай. Өөрөөр хэлэх юм бол 110 км-ийн зайдал байрладаг арал юм байна. За анх 2022 онд энэ аралд пуужин байрлуулна гэж Япон улс зарлаж байснаас хойш анх удаа Японы эрх баригчид пуужин байршуулах хугацаагаа маш тодорхой заасан нь ийхүү анхаарал татж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол 2031 оны 3 дугаар сар гэдээ маш тодорхой заагаад өгсөн. За энэ үйл явдал Хятад Японы өсөн нэмэгдэж байгаа сөргөлдөөнтэй холбоотой байх магадлал маш өндөр. Өнгөрсөн 11-р сард Японы ерөнхий сайд Такеичи Сане хэрвээ Хятад улс Тайван руу ямарваа дайрах үйлдэл хийх юм бол Япон улс хуулийнхаа дагуу зүгээр суухгүй гэх утга бүхий мэдээлэл хийсэн. За Хятадын хувьд Тайваныг өөрийн хэсэг гэж үздэг бөгөөд шаардлагатай бол заавал ивэр инх тайвнаар нэгдэхгүй гэдгээч нэлтэлдэг. Өөрөөр хэлэх юм бол зэрэг зэвсгийн арга зам бас нээлттэй байгаа шүү гэдгийг илэрхийлж ирсэн. За энэхүү сөргөлдөөн нь зөвхөн Хятад Японоор ч хязгаарлагдахгүй байгаа. Тухайлх юм бол Америкийн нэгдсэн улс бол Тайваны аюулгүй байдлын томоохон түнш улсуудын нэг. За яг албан ёсны холбоотон бигч гэсэн өөрөөр хэлэх юм бол цаасан дээр бичигдээгүй болохоос ерөнхийдөө холбоотон гэж явдаг. Тиймээс Тайван руу товтлох аваас Америкийн нэгдсэн улс хийгээд Америкийн нэгдсэн улсын бүс нутаг дахь холбоотон Япон зэрэг улсууд ийхүү оролцож эхлэх магадлал өндөр байгаа юм. Такеичи Санегийн парламенттай хэлсэн 11-р сард хийсэн энэ мэдэгдлээс болж Хятад Тайваны харилцаа сүүлийн жилүүдийн хамгийн доод түвшиндээ очиж муудаад байна. За Хятад улс дайны хүлгүүдэд Япон руу илгээх, газрын ховор элементийн экспорт хязгаарлах, Хятад иргэдийг Япон руу аялахаас хязгаарлах, нислэгүүдэд цуцлах, за мөн тоглолтуудад цуцлах тэр бүхэл Японд бэлгэлсэн байсан 2 пандагаа хүртэл буцаах арга хэмжээ авсан. За Хятад улс түнчлэн Японы 20 нэр бүхийн компани руу экспортоо зогсоох шийдвэр гаргасны маргааш нь Японы батлан хамгаалахын сайд пуужин байршуулах болсон энэхүү мэдээлэл хийсэн. За экспорт зогсоож байгаа шийдвэрээ Хятадын талаас харин үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс гаргасан шийдвэр юм а гэж тайлбарлаж байсан. За Японы байршуулна гэж байгаа пуужингуудын тухайд тус улсын батлан хамгаалахын сайд Коизуми Шинжирогийн хэлснээр дунд зайн пуужингууд байх бөгөөд агаарын хөлөг пуужин зэргийг зогсоох илрүүлэх чадвартай гэж. Тодорхойлох юм бол 50 км-ийн зайд бүтэн 360 градуст 100 байг илрүүлэх чадвартай систем юм байна. Одоо 1 зэрэг 12 удаа гэсэн. За хоёр улсын харилцаа ийхүү эвгүүтэж эхэлснээс хойш Хятад Янагуны арлын ойролцооч мөн дрон нисгэж байсан бол Японы талаас онгоц нисгэж байсан. За Янагунид пуужин байрлуулах болсон мэдэгдлийн талаар Хятадын талаас одоогоор хариу өгөөгүй байна. За энэ мэтчлэн зүүн Азийн бүс нутагт Хятад, Тайван, хоёр солонгосоос гадна Хятад Японы асуудал ч мөн уртсаар яригдах хэмжээнд очиж байна гэж хэлэхэд буруутахгүй нөхцөл байдал үүсэдэнэ. Такеичи Сане сая болсон сонгуулаараа парламентын доод танхимын сонгуулаар мөн үнэмлэхүй ялгалт байгуулж батлан хамгаалах салбартаа ач холбогдол өгч зардлаа нэмэгдүүлэх ийм таатай улс төрийн орчин үүссэн гэж хэлж болно. За Янагуны аралд пуужин байршуулах нь тус арлыг Японы фронтын шугам гэж илэрхийлж байгаа бөгөөд Япон улс батлан хамгаалах асуудлаар маш ноцтой байр суурьтай байгаа гэдгийг харуулж байгаа үйл явдал болж байна гэж хэлж байгаа. За Хятадын зүгээс бас зүгээр хараад суухгүй болов уу гэдэг таамаг шинжээчдийн дунд үүсэж байгаа маа.
Мексикийн картелийн томоохон удирдагч 90 сурвалжлагдаж байсан Элменчо хочид Немесио Осегуэраг устгасны дараагаар Мексик даяар эмх замбраагүй байдал үүсэж хүчирхийлэл газар авчирсан. За Мексикийн хүчнийхэн түүнийг устгасан бөгөөд Америкийн нэгдсэн улсын тагнуулын тусламжтайгаар мэдээлэл аваад бол маш томоохон юм тусгай ажиллагаа зохион байгуулж Элменчог одоо өөрийнхөө найз бүсгүйтэйгээ уулзаж байх үед нь бол инхүү устгасан. Өнгөрсөн 7 өдрийн ням гарагт. За энэ нь эх 6 дугаар сард болох Мексик, Америкийн нэгдсэн улс, Канадын хамтран зохион байгуулж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Тодруулах юм бол 6 дугаар сарын 11-нд Мексикийн нийслэл Мехико хотын Банорте гэх юм стадионд хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. За багтаал 5 сая хүн одоо гадаадаас ирнэ гэж тооцоолж байгаа. За Элменчон Халиско New Generation гэх томоохон картелийн удирдагч байсан бөгөөд нөхцөл байдал Халиско мужид бол онцгой муу байгаа. За түүний картелийн гишүүд Элменчог устгасан явдалд уурсаж автобус худалдааны төвүүдийг галдан шатааж хүчнийхэнтэй тулалдаж байна. Америкийн нэгдсэн улс Мексиктайгаа иргэдээ шаардлагатай бол нуувчинд орохыг зөвлөсөн. За нөхцөл байдал бол ийм муу байдалтайгаа гэсэн. Гэхдээ Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум хөл бөмбөгийн фанатууд тэднэрт ямар ч аюул учрахгүй байдлыг хяналтандаа байлгаж байгаа гэж мэдэгдсэн бол олон улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Gianni Infantino бүх зүйл сайнаар иргэнэ гэдэгт итгэлтэй байна гэд фанатуудыг мөн Мексикийг зорих бодлоо өөрчлөхгүй байхыг уриалж байгаа юм. За гэхдээ одоо Мексикт дараагийн картелийн удирдагчаас сонгох ийм залгамжлалын дайн үүсэх эрсдэл бас учраад байгаа гэдгийг хэвлэлүүд мэдээлж байгаа. За энэ талаар Мексик эрх баригчид ч гэсэн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс хэд хэдэн картелийн удирдагч болох магадaltaй хүмүүсийг хяналтандаа байлгаж ажиллаж байгаа гэсэн. Хэдийгээр дараагийн тэргүүн нь сонгогдлоо ч гэсэн Мексик эрх баригчдын эсрэг картелуудын дайн дуусахгүй байх магадлал өндөр. Учир нь Элменчог устгасан явдал нь одоо картелуудын өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагааг нь зогсоох хэмжээний үйл явдал гэж харсан байх магадлал өндөр учраас ерөнхийдөө Мексикт ингээд картел болон эрх баригчдын хооронд томоохон дайн өрнөж үүнд нь мэдээч хэрэг энгийн иргэд хамгийн ихээр хохирох аюултай болоод байгаа юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө буюу 3 дугаар сарын 26-наас 31-ний өдрүүдэд одоо ердөө сарын дараа Халиско мужийн нийслэлд мөн Конг, Ямайк, Шинэ Каледоны хоорондос плей-оффын тоглолтууд болох бол 28-ны өдөр Мехико хотно Мексик болон Португалийн хоорондос нөхөрцөг тоглолт болно. За Мехико хотын тоглолт хэвийн одоо явагдах бол Өмнө самун эд өрнөж байгаа Халиско муж дахь тоглолтыг яхаа ажиглаж байна гэж холбогдох албаныхан хэллээ. Умар Солонгос Америкийн нэгдсэн улстай яриа хэлэлцээ хийх хаалга нээлттэй байгаа гэдгийг илэрхийллээ. За эрх баригч ажилчдын намын 5 жил тутамд хийдэг их чуулганаар өнгөрсөн 7 хоногт Ким Жон Уныг дахин ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгосон. Энэ хурлын үеэр харин Ким Жон Ун Америкийн нэгдсэн улстай харилцаа холбоо муутай байх ямар ч шалтгаан алгаа гэж хэлсэн нь олон улсын анхаарлыг татаж байгаа. За гэхдээ Америкийн нэгдсэн улс эхлээд Умар Солонгосыг буюу албан ёсоор бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын байр суурь үндсэн хуульд заасан үнэт зүйл зарчмыг нь хүндэлж тус ус руу чиглэсэн хатуу бодлогоо харцнах хэрэгтэй гэж Ким Жон Ун хэлжээ. Тэрээр үргэлжлүүлэн бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс болон Америкийн нэгдсэн улсын харилцаа цаашид яах нь 100% Америкийн нэгдсэн улсаас хамааралтай. За инх таймнаар зэрэгцээ орших уу эсвэл бүр сөргөлдөөндөө хүрэх үү аль ч шийдвэр байсан манай талаас л эхэлж гарахгүй гэж хэлсэн юм. За эхлээд Умар Солонгосын байр суурийг үндсэн хуулийг хүндэтгэнэ гэдэг нь цөмийн зэвсэгтэй статусыг нь хэлж байгаа бөгөөд Америкийн нэгдсэн улс тус улсыг цөмийн зэвсэгтэй бүс нутгаа гэдгийг нь хүлээн зөвшөөрөхийг эсрэгээр хандахгүй байхыг хэлж байгаа болов. За өнгөрсөн оны 9-р сард ч гэсэн парламентын хуралдааных үеэр Ким Жон Ун хэрв Америкийн нэгдсэн улс цөмийн зэвсэггүй байх бодлогоо хаяад манайхтай хэлэлцээний ширээнд сууя гэвэл үгүй гэж хэлэх шалтгаан байхгүй гэж хэлж байжээ. Америкийн нэгдсэн улс болон Умар Солонгос яриа хэлэлцээ хийх хэсэг нь энэ сарын сүүлээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп хятадд айлчлах үед илүү тодорхой болох байхаа гэж хэмжээчд хүлээж байгаа. За 3 дугаар сарын сүүлээр. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч урд туршид 3 дугаар сарын 31-ээс 4 дугаар сарын 2-ны өдрүүдэд айлчлах товтой байгаа. Гэхдээ Умар Солонгос Өмнөд Солонгостой харилцаагаа бүр мөсөн тасалсан бөгөөд мөнхийн дайсан гэж үзэн гэдгийг хэдэнтэй илэрхийлсэн. Өмнөд Солонгос бол Америкийн нэгдсэн улсын Аз дахь томоохон түнш холбоотой орн. Тиймээс өмнөдийг алгасаад Америкийн нэгдсэн улстай харилцаа холбоогоо сэргээхийг оролдож байгаа нь нэг талаас бүтэмшгүй мэт боловч нөгөө талаас бас маш тийм өвөрмөц дипломат үзэгдэл байж болно гэж судлаач тайлбарлаж байгаа. Түүнчлэн
Америк нэгдсэн улстай хийх боломжит яриа хэлэлцээнд нь өмнөдийг одоо саад болохгүй байхыг Ким Жонг Ун тойрон утгаар ийхүү илэрхийлж байна гэж харагдаж байгаа юм. Дэлхийн нийтийн анхаарлыг сүүлийн өдрүүдэд Японд дах Ичикава амтны хүрээлэнд байгаа 7 сартай Punch гэх монш татаж байгаа. За та түүний талаарх бичлэг, зураг, мэдээллийг бол хараагүй өнгөрсөн байх бараг л боломжгүй бүхэл хэвлэл мэдээллүүдээр бол мэдээлж байгаамаа. За энэ монш нь ээжтэй гологдож улмаар амтны хүрээлэнгийн ажилчдын өгсөн орангутааны чихмэлээр тоглон одоо түүнийг цэвэрч тайтгарч байгаа нь сэтгэл зүрэхтэй хүн бүрийн сэтгэлийг одоо хүндсэн гэдээ хэлчихэд буруудахгүй. Тэр бүхэл дэлхийд даяар хэд хэдэн хүн очиж түүнийг аварнаач гэж Японд руу нисэж байгаа контент бичлэгүүдийг цацаад ирсэн. За манай усаас ч гэсэн одоо түүнийг аврахаар хүн явж байгаа бичлэг хүртэл харагдсан. За Punch нэртэй энэ хүн монш нь өдөр ирэх тусмал өсөн торнож, сүрэгтэйгээ нэгдэж, дахин том сармагчингуудад дээрлэхүүлж, өөр сармагчинд мөн эрхэлж, хөл дээрээ зогсож сурч байгаа зэргийг бид захин сүлжээнд бол өдөр болгон гарч байгаа мэдээллүүдээр харсаар байна. Ялангуяа түүнийг сүрэг сармагчинд дээрлэхсэн бичлэг цацагдсны дараагаар Ичикава амтны хүрээлэнг зорих хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн байгаа юм. За хүмүүс одоо бараг л ороод Punch-ийг аваад харих нь холгүй байгаа нөхцөл байдал үүссэн. Харин Эрдэнэтэд энэ асуудлаар арай нухацтай байр сууриа илэрхийлж эхэлсэн байгаа юм. Сүргээс нь хол байлгах юм бол мэдээж Punch монш аюулгүй байх боловч энэ нь урт хугацаанд түүнд сөрөг нөлөөтэй буюу сүрэгтэйгэл өсөх ёстой байгалийн хуулийг нь хүмүүс эвдэж байна гэж маргаж байгаа юм. Тиймээс түүнийг алгуурхнаар сүрэгтэй хамт байлгаж айхтар аюултал орчихгүй бол холдуулаад димий гэж Эрдэнэтэд амтны хүрээлэнгийн ажилчдад зөвлөжээ. Одоохондоо жоохон учраас дэлхийн нийтээр түүнийг хайлаж байгаа учраас анхаарлын төвд байгаа боловч яваанда томорсоор сүрэгтэйгээ нэгдэж чадахгүй зэрлэг амтныхаа байгалийн хууль чадварт суралцаж чадахгүй эрсдэл үүсэхгүй гэж мэргэжлийн хүмүүс их зөвлөж байна. За өгөр зогсохгүй нөгөө талд амтны эрхийн байгууллагууд ч гэсэн энэ асуудал нухацтай хандж эхэлсэн. За тэд угаас байгалийн зэрлэг амтныг ингэж одоо хорж ийм хорьсон арчлагтай орчинд байлгах нь өөрөө амтны эрхэнд алдсан томоохон үйлдэл юм а гэж буруутгаж байна. За тэгэхээр энэ хүү хөөрхөн амтны олон танигдсан явдал нь зүгээр ч нэг сэтгэл хөдлөгдсөн үйл явдал бас цаагаараа олон асуудлыг амтны эрхийг ч гэсэн хүндсэн ийм үйл явдал болж байна. Punch-ийг харахаар Ичикава амтны хүрээлэнд өдөртөө доотлол нь 10,000 гаруй хүн ирж байна гэх мэдээлэл мөн гарсан байна. Өдөрт та бүхэнд Тэнгэр телевизийн 7 хоногийн гадаад мэдээний тойм хөтөлбөр хүрлээ. Дараа 7 хоногт уулзлаа. Түр баярлалаа.